Зохиолыг бичсэн Хайтан. Дуу оруулсан Б. Оргилвалд. Нүд. 6 дугаар хэсэг. Би чамайг тарахыг хүлээж байлаа гэсээр филармоны үүдэнд бээрч зогсох эрхийг харсан амар хэдийн додрон баярлсан ч гаднан огтхонч тоосон шинжгүй зүрэн өнгөрөв. Эрхээ түүний араас гүйцэж ирээд "Хөөе, би чамайг хэр удаан хүлээснийг мэдхүү? Ядаж даарснуу ч гэж асууж болохгүй байсан юм уу?" хэмээн гомдлоход амар сая нэг зогсож "Чи яах гэж ирсэн юм? Яагаад намайг хүлээсэн юм? Юу яагаад гэж чамтай хамт харих гээд л хүлээхгүй юу?" "Хамт харихаа?" гэхэд эрхээ тэр дөрөн залууг сугадан царай руу хараад "Ханиа? Хоёул өнөөдөр ямар хоол идэх вэ?" гэхэд залуу түүнд юу ч хэлээд нэмэргүйгэн сая ойлгож чимээгүй алхав. Харин эрхээ гэрлүгэн харих замаараа дэлгүүр орох тухай, хамтдаа сайхан хоол хийх тухай шулган сар явна. Залуус явсаар булан эргээд гэртэн орохын даваан дээр хэсэг залуус бөөгнөрч зогсохыг харлаа. Дэрэгдүүрэн зөрөн өнгөрхийн алдад залуусын дундаас бүсгүй хүний туслаараа гэх түнэ муутай дуу сонсдгон тэр. Амар тэр дууг сонссон ч чихнийхэн хажуугаар өнгөрөн алхах гэтэл түүнийг сугдаж явсан эрхээ зогсов. Хэсэг халамцуу залуус нийлж ганцаараа явсан бүсгүйг дээрэмтгэр зогсож байхдаа яг таарснаа тэр дөрөн ойлгож мэдсэн амар цааш явах гэхэд эрхээ татан зогсооход өөрөн залуус дээр очлоо. "Та нар яагаад эмэгтэй хүнийг дээрлэхэд байгаа юм?" гэхэд залуус ёжтой инээмсэглэн "За балаа хүүхэн минь зүгээр яв заа юу. Үгүй бол чамайг ч гэсэн зүгээр өнгөрөхгүй шүү." хэмээн анхааруулхад эрхээ нэг залуугийн гарт байх бүсгүй зүнхийг шүүрэн авч эзэнд нь буцааж өгöd зүрхийн чичиртэл айж зогссон бүсгүй гараас хөдлөн явуулах гэхэд залуусын нэг нь эрхээгийн нэхмэл малгайны араас зулгаан зогсоолоо. Эрхэж толгоогон барин хойш унаад өгөхөд залуусын нэг нь түүний нүүрлүү том алгаараа алгадахыг харж зогссон амар зүгээр өнгөрч чадсангүй. Нэг мэдгхнэн намрын хүйтэн агаар энгэр цээжийг нь сээгүүлэн эрхийг нь бээрсэн гар гацрыг нь илж байлаа. Тэр гудамжинд дээш харан хэвтэнэ. Тохой тулан босоход нь эрхээ болон түрүүхэн аврал эрен уйлж зогссон бүсгүй хоёр дэмнэн тусалж өглөө. Бүсгүй ч баярлаж талархснаа илэрхийлээд гүүх шахам явж одов. Харин эрхээгийн толгойд түн буман асуулт эргэлдэнэ. Гэртэн орсон хойно амар хувцсан солихоор ундлахын өрөөрүүгэн оров. Энэ зур эрхээ үүрчирсэн цүнхэн тортой хүнстэйгэн хамт тавиад хүрмэн үүдний үлгүүр дөлгөх зур түрүүхэн шахам амрын зад татан урсан хүрмнийхэн ганцуг ахин нэг харлаа. Тэр аимшигтай байсан. Яг л ухаан санаахан хаачим гээчих зур түүний биед өрөвдөх сэтгэлгүй араатан орж өмнө нь тэгэлсэн хинэгч тасар татхад бэлэн байх шиг. Өшөөд дайлсан үнэнчх нөхөр үрдийн хайр хинч бисэн тэр танихгүй. Амар тэдгэр залуусын нэгийг зууран авч хүзүүг нь нуг хэлгэн дарах гэхэд эрхээ түүний өмнөр орж болиулахыг оролдсон. Тэр үед амар эрхийг зууран авч хажуу дэш шидэж орхиход тийм гихэн аргагүй хүчний өмнө бадсан цаас шиг хол шидэгдсэн. Эрхээ хүрмээ ийн уруулж гаж хөмсгийн аргагүй болжээ. Гэхдээ түүнээс сонин бөгөөд тааварлахын аргагүй зүйл нь тэрхэн зур эрхээгийн ажигласан амрын нүд. Тэнд хүүхэн хараа байгаагүй. Харин нулимсны оронд хүрэн улаан цус цийлэгнэж байсан. Аюулдүрцэн бүсгүй бүгдийг холоос ажиглаж зогсоход эрхээ өөрөө ч мэдлгүй түүний нүднээс урсах цусыг уранхай ханцуугаараа арчсан. Амарч сэхэр жамжаагүй байхтал болсон явдал. Эрхээгийн ангаахийн олон номон дундаас олж хараагүй тийм сонин тайлбарлахын аргагүй үзэгдэл болж өнгөрсөн. Тэр өөрөө залуусын хин хинэн болж өнгөрсөн явдлын тухай ахин ярьсангүй. Гэхдээ
Эрхэгийн дотор буцлах төг түмэн асуултууд түүний амийг удан хамиг хүлж чадсангүй. Залуус хоолны ширээний хоёр талд сууна. Эрхээ амттай байна уу? Тийм ээ. Амра, би чамаас юм асуух гээд. Гэхэд амар түүнийг удаан дисэхгүй гэж гадарлаад байсан тул сэрэг нь тавьж аман арчив. Надад ч гэсэн чамд хэлэх юм байна. Сайн байна. Тэгвэл би хэлье. Чигтэр болсон үйл явдлын тухай л тэр юу гэж. Би тийм л хүн. Үгүй, би юу асуух гэсэн бэ гэхээр эрхээ. Чи хэзээ гэрлүүгээ явах юм? Би нөгөө чамайг байхаар би гэртээ тухтаа байж чадахгүй байна. Хоол хийж намайг халамжилж байгаад би баярлж байна. Гэхдээ би өөрийгөө хинээс ч илүү халамжилж чадна. Дээрээс нь одоо надад эмэгтэй хүн чимээгүй. Би ойлголоо. Хоол идтий. Би дараа нь энэ хаваа цэвэрлжгээд явъя. Би болсон. Гээд амар хоолны ширээний араас болсон өрөөндөн орчихов. Эрхээ галын өрөөг цэгцэлж дуусаад амрын унтлагын өрөөний өмнө нэрэн хаалттай хаалхыг тогшохоор гар сунгад хэсэг зогсов. Тогших зориг хүрсэнгүй. Энэ үед амар өрөөнд хаалга налан зогсно. Эрхийг их сэтгэл нь түүнийг тэр дуран өрөөнөөс гарч өөрийнх нь хэлсэн хүйтэн хүндий үгэнд гомдсон бүсгүйг тэврэн авахыг ятгах авч өнгөрсөнд туулсан бүхэн дээр өөрт нь ногдсон тэр хувь тавилан хамаг биеийг нь багалсан ийтэй хөдлөгсөнгүй. Наад кофе чинь хөрлөө. Гэх дунаар ирэхээ сая угаан орлоо. Хагас цаг орчмын өмнө чансан кофенд чигэр гудгахтан сатаарч ийм бодолдон дарагдан суугаан энэ. Совлогч авгаа ирэхийг нэг л биш байгааг анзаарч шалхаасаар байгаад наад захаас нь дуулжээ. Өөрийнхөө бодлоггүй амьдралын туршлагаар наадах чинь өөр хүнтэй юм байна. Айгүй бол цаана нэг охин жирэмслэж хайчгаад ч явж иж мэднэ. Манай 10 жилийн ангийн охины хүүхэд нь одоо 20 настай. Тэгэд нэг залуутай гэж эцэс төгсгөлгүй ховоон ярьж гарлаа. Харин эдгээр үгс эрхэгийн чихний хажуугаар хий урсаж байв. Амраа битгийлтэйгээд өмнө нь тулж ирэн тэрч болиулах гэхэд амрын нүд цагаанаараа эргэж хүрэнтэн цэйлгэнж байсан нь цусан тусал унгаж байсныг эрхээ ахин дахин санаж суuna. Хэдэн жилийн өмнө эрхээ эмнэлгийн хонголд амартай анх таарсан. Дүүргийн эмнэлгийн хонголд тавьсан нарийн сандал дээр эмчид үзүүлэх ээлжин хүлээж суусан олны дунд тэр сууж байсан юм. Хуруугаан гэмтэй чигшиг боллоо гэхт нэрхээ үзэж эм тарай бичиж өгөхдөн нэрийг нь харж авсан. Дараагийн үзлэгээр эрэхтэн би хөгжимчин хүн. Надад хуруугаар минь их чухал. Миний хуруу бүрэн идгэж хуучин үйшгэ болох уу? Гэхэд эрэхээ инээмсэглэж. Би өөрийнхөө нэрээр амлаж байна. Идэгнэ. Та санаа зовлтгүй. Гэж хэлэхдээ сэтгэл алдарчихсан байжээ. Бүсгүй хүн эрх хүний араас гүйж чаргуу залтхан тийм сайн зүйл биш ч гэлэн эрхээ амрыг харахын тулд бүтэн жилийн турш филармоны дэнхэмд болсон бүх тоглолтыг алгасалгүй үзсэн. Үүнийхэн шанд түнтэй танилцж энэ хүртэл дотносож чаджээ. Эрхэгийн өөрийнх нь тухай өнгөрсөн хийгээд өнөөдөрт нь тунгаан бодож байх үед амар өрөөнийхэн хөшгийг гэрэл тусгахааргүй битүүлж орхиод хүнжлөр нь толгоогоо бүдэн хэвтэн. Болдогвол энэ хүнжлөр амьсгалан боогод тэр чигтэн өгчихмэр санагдана. Хэрэг тэгээд л болждаг бол тэр хэдийн өгчихсэн. Гэхдээ энэ хүртэл хэдэн удаа өгөхийг завдсан гэж санана. Тэгэх бүрд ямар зүйл түн саад болж тэгтэл их дуусгахыг хүссэн бүх зоригийг нь оролдлого болгоод хайчихдаг гэмтэй. Эрхэж тэдний нэг догоог уйсад таарч танилцсан. Тэгээд додноссон. Мэргэжилтийн чамгүй сан хийгээд
Өөрт нь дурлаж, хайрлаж, халамжлах энэ бүсгүй өөрийнх нь ингэр дэрхэд амарт татгалзах ганц шалтгаан нь энэ нүд. Энэ хүртэл ирэхэд амарт амархан байгаагүй. Энэ тавиланган гэмгүй бүсгүүд нялзаахыг тэр хүсээгүй учраас ийм хатуу хандна. Хүн эргэж хэлсэн үгэнтэйж гаслан шаналлаад барахгүй. Магадгүй энэ эрхэгийн төлөө амрын хийж чадах хамгийн зөв зүйл ч байж мэдэх. Өдөш болж нар шингэхийн наан амар арай гэж босоод дуртай дургүй шүршүрт орохор зэхэв. Хүйтэн ус хамаг биеийг нь жижрүүлэн норгоход амар сая нэг жаахан сэргэж юм. Үс түсэн жаахан янзалж зогсоход өнөө гайтай нүднийх нь өнгө улам цайсан харагдах. Тоосонгүй. Амар яаралгүй говцалж аваад хөгжмөн үрэн гэрээсэн гарлаа. Замын хажуугаар алхаж явтал хэдэн алхмын цайд зогсож асан хүн амрыг хармагцсан өөдөөс нь тосон ирж мэд мэдэв. Амарч үл таних хүн ийм мэд мэдсэнд гайхаж эргэлзэн зогссон. Ороо мэд. Хөөх энэ нүдийг уучлаарай. Эрж явснаа санаандгүй олжход энэ баярлсан сэтгэлийг яаж ч нуугаад ил юм та. Өөрөө хэн бэ? Өөрсөгөөрэй. Өөрийгөө хүртэл танилцуулахаа мартчихсан байх шүү дээ. Түшээд хан аймгийн уугуул гөрөөчин намжилын ганц хүүгийн удам Баасан Дэвийн Балжид гэж хүн байна. Гээд 60 иргэм насны хувцас муутай хөх царайтай хуруу дутуу гараан сунган мэдлэх гэв. Амар гарт нь хүрсэнгүй. Өнөө ирч мушилзан инээмсэглээд хэд хоногийн өмнө өөрөө манай хэдэн дүү нартаа нанчилдсан юм а да. Тэр хэрэгээр л уулзах гэж ирсэн юм. Тэгсэн санаанд оронгүй юм боллоо. Та хэлэх гэснээ хэлж хөл надад амар байна. Би чухал ажилдаа учир жаахан яаруу яваа юм. Гэхэд нөгөө ир амрыг тойрон алхаж байлаа. Нэг дүү маань хүзүүгээ хууглаад эмнэлэгт хэвдсэн. Нөгөө нэг нь чухамыг айснасаа болоод сүнсэн тэнчгэж. Дуудаад ирэхгүй юм. Сүнсгүй амтэн хэр удааж гэж бодоод зам юм дуудаж төр арга зааж байна. Миний даасын хүн баригтад бэртэж гэмтээд байдгүй юм. Тэгсэн ийм юм болж хорн жохом гайхаад олоод ирсэн. Ийм учиртай байжээ. Гээд амрын нүд рүү цоошордож юм. Хиний ч юм нь буруулж үзээгүй харц энэ удаад ирэхгүй талдчихжээ. Хэрв та амжилгээний төлбөр эсвэл дээлсүүл мөнгө асууж байвал би өгч чадахгүй. Танаа төвнөр зүгээр байхад тийм зүйл болоогүй. Гэхэд нөгөө ир яриаг нь тасалж гүгү ахын тийм мөнгө төгрөг гэсэн юм санархаа болоод ойлож байгаа. Гэхдээ чамд миний гайсан эрдэнэ бол байгаа юм байна. Ах та тэрийг л өгч. Юу? Нүд. Зүүдлээрээ. Гүнж зэрэг зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшн болон Mbook вебээр сонсороо.